За өнөөдөр 9 сарын 19-ний 19 цаг нь жоохон өнгөрч байна. За Хятадын кино өдөрлөг гэдэг уулна зохион байгуулсан. Тэгээд би нэг зүйлийг гайхаад байна л да. Хуваарийн дагуу кинонууд ингээ гарахгүй юм. Одоо уул нь энэ 3 дугаар танхим гэж байгаа. Энд ингээд юу гарах ёстой шүү дээ. Нэг цагаан луутай нэг хүүхэлдэйн кино гарах ёстой байсан. Би нэрийг нь санахгүй байна. За 8 цагаас би нэг кино бас үзье гэж төлөвлөөд одоо юу гэдэг төгжрөн барин байж тэгээд ирсэн чинь 8 цагаа үзэр маань ингээд гарахгүй гэж одоо хэлж байна. Тэгээд ямар утга учиртай яагаад гарахгүйсэн талаар бол мэдэхгүй байна. 8 цагаас юу ч гэсэн харъя. Тэгээд энэ 3 дугаар танхимдаа тэгээд гарах юм болов яах юм болоо гэж нэг ийм зохион байгуулалтын асуудал байх шиг байна. Тэгээд